Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-д Улсын их хурлын хяналт шалгалтанд төлөвлөгөөт бус гэсэн төрөлтөө байхаар заасан бөгөөд хуулийн 8-6 төрийн байгуулалтын байнгын ороо Улсын их хурлын ээлж чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглбарыг олбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр заасан. Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-3-т байнгын дэд хороо цаглбарт тусгуулах саналаа ээлжид чуулганаас завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө төрийн байгуулалтын байнгын ороонд ирүүлэх ба нам эвслийн бүлэг цаглбарт тусгуулах саналаа ирүүлж болохоор заасан. Төрийн байгуулалтын байнгын ороонд байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын орооны ирүүлсэн 2 санал, өргөдлийн байнгын орооноос ирүүлсэн 10 санал, хууль зүйн байнгын орооноос ирүүлсэн 4 санал, төсвийн байнгын орооноос ирүүлсэн 4 саналыг тусгаж хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны ирүүлсэн 8 саналаас 7 саналыг цаглбарт тусглаа. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо, эдийн засгийн байнгын ороо болон нам эвслийн бүлгээс санал ирүүлээгүй болно. Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хууль тусгайлан заасан хугацаатай тайлан илтгэл мэдээллийг цаглбарт тусгалаа. Мөн Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйл заасны дагуу хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын их хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг бүх байнгын хороогоор хэлэлцэхээр цаглбарт тусгалаа. Ингэснээр хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ их, тайлан илтгэл мэдээлэл хэлэлцэх, төсвийн биелэлтийг хянан шалгах, хяналт шалгалтын бусад асуудлыг хэлэлцэх хүрээнд нийт 45 чиглэл цаглбарт тусагдлаа. Байнгын орооны эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглбар батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж өгнө. За материалыг та бүхэндээ бас тараасан байгаа.